Оросоо. Анхаар та наашаа хараад үзье. Явсаа. Айл госно дэлгүүрээс камерыг өгдөг. За явтаа. Ингээд зогс. Энэ хөөг одоо кино маань одоо өмнө ч гэсэн та бүхэнд хэлж ирсэн. 2016 онд бид эдийн төлөвлөсөн 4 төслийн одоо сүүлийнх нь хамгийн ихнийх нь бол зүрхний хилэн байсан. Тэгээд араас нь байтаг богд маань байсан. Энэ бол он үйлчлэл дараалтайгаа байгаа. 1800-аад он, тэгээд 1948 он, тэгээд 37 дугаар тоочиг олон ангитай кино, 10 жилийнхаа зөвлөсөн кино маань ерөнхийдөө нэг 80 2000 гээд тэгээ одоо энэ хүү та бүхэндээ хүрэх гэж байгаа кино маань одоо цаг дээр одоо үргэлжилж хүрж байгаа. Энэхүү кинон дээр л голчлон одоо жохой терм тогсон байгаа. Чад дээр тоглолоо. Тэгээд Алдраатай хамт найрууллаа. Тэгээд нэгдүгээр найруулагчаар манай Ганчлон, тэгээд Алдраа маань найрууллаа. Тэгээд найруулагчдын баг гэвэл манай Сарвал буюу маань бас туслах найруулагчаар гэдэг ингээд дөрвөн бүрэлдэхүүнтэй. Хэн зохиолыг бичсэн Алдар, би, Ганчлон гэдэг гурван зохиолыг бичиж гаргасан байна. Хоёр үүдүүд уулзлаа. Та амарцгаа. За хэвээр газрын 밑에 тавталаа бай сулад. Яв. Шинжээч таарай. Явсаа. Тэгээд энэ чинь ингэж ишлээ ш. Тэнгууд энэ чинь зодоо болоод энэ чинь эргүүл. Ингэж бичээс бол. Яа бүтээр. За сайн байцгаана. 100 орон сахны кино бол миний фантастик продакшнтай хамтарч ажилласан анхны уран бүтээл. Өдөд маш олон объект планууд янзлсан, засаж хийсэн. Тэрний дунд хамгийн их хөдөлмөр орсон гэх юм бол одоо жүжигчд өөрсдөө шахаа, уран бүтээлчд өөрсдөө шахаа орж гар бие оролцож хийсэн объект бол шүүхүрлийн танхим. Хоо. Сам. Компрессор асуусан өгч. Энэ хүү кино маань нийтдээ 50-аад объекттай. Тэгээ үүнээс бол 6 павильон декораци баригдсан. Зүгээр бас ингээл бага юм шүүхүрлийн танхимдууд хийж болох байсан гэхдээ бүхэн ерөнхийдөө манай ерөнхий зураач, ерөнхийдөө манай кино баг найруулагчдын багч гэсэн хэлж байгаа. Юу шийдсэн бэ гэхээр ер нь Монгол байхгүй тийм шүүхүрлийн танхим. Яг зөвхөн киноноос дийлэнх үйл явдлууд бас шүүхүрлийн танхимд орж ирсэн. Энэ дээр маш их зардал гарсан юм. Тийм учраас тэр шүүхүрлийн танхимыг бас гоё болсон бахаа гэж би бодож байна. Монголд өмнөөсөө өмнөд хаж харагдаж байгаагүй л тэр павильон бас. За зураачийн баг нийтдээ 10-аад зураачдын бүрэлдэхүүнтэй ажилласан.
хувцас жижиг хэрэглэл, тайз, декрац, талбайн гэх мэт дотроо бас ингэж хуваагдаж, баг болон хуваагдаж бас ажилласан. хэн дотор цайгаа хийсэн. Хийсэн үү бүгдийг. Энэ нь хийсэн. Та тэгээд өөрөө бидрийг олоод ирдэг шүү дээ. Хатан магна. Хөшмөн. Багийнх мегаф руу харьцаж байгаа хайцааг нь үзсэн байна. Энэ нэлээд тийм драмлаг тал нь давуу. За мэрэгжлийн одоо тоглогч одоо жүжигчдийн норон дээр дөрүүд нь ингэж ачаавж үүргэж бас нэг зангарахтай. Зөвхөн нэг тийм арилжааны ч юм уу хөнгөн тийм төрлийн бүтээл болохгүй байх гэж надад бол анзаарчихсан. Анхаар. Бэлнэ. Сав. За. Одоо явсаа. За энэ кинон дээр бас манай авьяаслаг зураглаач залуу уран бүтээлч Гүн ажиллаж байгаа. Гүнгийн тухайд харахад одоо ажлын талбар дээр ингээд цуг ажиллаад зураг авалтанд явж байхад бол Гүн ингээд анзаараад байхдаа тэр жижигхэн биенээс гарамгүй хурд. Яг миний хувьд бол детектив кино бол өмнө бараг хийж аваагүй. Дайн тулаантай, зодоонтой, экшн, драм гэсэн иймэрхүү жанрыг барьж ирсэн. Энэ удаа бол детектив киног бол хийж үзсэн. Бас үзэж харах, мэдэх, сурах юм их байсан. Чи яагаад вэ? Ганц өдөр хэвлэр бадуулаад өглөө. Легачийн аргэрт хүн өмнөөс илэрхийлвэ. Чи энэ заваа нийгмийн золиос. Энэ хэмжээтэй хангар нэргүүлсэн. Хүүгий бас. За кат. Болцсон. Надтай партнерлж ажилласан Идрмаа маань Идрмаа дээр бас энэ тэр дүр дээр нэг хүүхд өргөж авах гэдэг. Тэр хүүхд өргөж авах гэдэг болохоор яг зохиолч болон найруулагчдын ярьж байгаагаар бол энэ яг эзэнгүү байгаа нийгэмтэй эзэнгүү байгаа энэ цаг үеийг те эзэнтэй болох гэсэн эзэнтэй болоход ямар хоёр хүнээр юм одоо хүүхдтэй болох гэж хичээж байгаа. Тэр хүүхдэр илэрхийлжлээ гэж хэлсэн. Хамгийн анх яг санал ирээд проб өгөөд зохиолыг бүрэн уншаад дуусгаад өөрийнхөө дүрийг уншихад бол нэлээд үнний дуу хоолой тийм сэтгүүлч эмэгтэй дүр байсан. Ер нь л яг бүгд амархан байгаагүй л дээ. Бүхэл зүйл надаас төсөөр бүр ингээд шал өөр ертөнц байсан. Тэр хүний ажил, мэрэгжил, нас, өссөн орчин байгаа байдлын хувьд бол ер нь эрсдэс өөр хүн байсан. Эцэгхгүй өсөж байгаа нэг хүүхдүүдийг харахаар миний сэтгэл бүр өвдөд байгаа юм аа. Хүү яаж вэ? Төлбөр нэмэл яралтай хаалганд орох хэрэгтэй гэж. Тэр маш их тэр найзуудаасаа тусалцаа авсан. Энэ маань болохоор зэрэг цагдаагийн мөрдөн байцаагчийн дүрээ. Миний дүр дээр болохоор зэрэг хин зохиолын хувьд гарч байгаа нь болохоор одоо бас нийгэмдэр байдаг л одоо тэр нөө гарууд өгдөг хүний зовлон дээр ингэж нөө барьцаалж шантааж хийдэг.
цагдаа хууль хүчний хүмүүс ямар хэцүү байдаг вэ, ямар хүнд нөхцөлд байдаг вэ гэдэг тухай бас хажуун талаас зөвлөгөө өгсөн найз нартаа баярлалаа. Үнэхээр л бас төрийнхөө тэр соёмдод хангарах өргөцсөн хүмүүс чинь үнэхээр шудрагуудыг ярьж байгаа шүү. Шудраг ус энэ бол мэдэхгүй байна. Ягаад тэгэхээр тэр кино өөрөө бас тийм жанр учраас. Ха. Чимээгүй. Рамтар явсан. Хат. Тор явсан. За сайн байцгаана уу? Та бүхэн өнөөдрийн минь төргий. Хангалттай нотлох баримт биш вэ? Анхаар. За. Доодар чараа. Би одоо хинт идэх.